Яадгийн шударгаас тогтоох гэж юм чинь энэ байтугай мэдсэн чи яадгийн. Тэгвэл бусд нь яад идж уусна шалгаадах шаардлага байгаа юм тэгвэл. Тэ? Ийм байдлаар өнөөдөр тэр нямдарч хуулиар тэр өнөөдөр шорон гямдан тарагдж байгаа 30,000 хүн байж шүү дээ. Зүгээр жижиг улхаа яагаад айлын гэр ухаад нэг 10,000 төгрөгийн юм авцсан ч гэдэг юм уу. Карма ухаад нэг 10,000 цаас олцсон. Тэгээ илмэгдсэн нэг машин санаанд явж байгаад мөргөлдүүлээд аварс хийцэн зөндөө шоронд байж. Тэр хүмүүсийг бүгдийг суллал та. Тэ? Яат жижиг гэр гэсэн юм шоронд хийгээд тахтай гаргал та тэгвэл. Тэ? Энэ нийгэмд чинь эмгт самбраагийн байдал ноёлтын байгаа үстэй. Юу шудраг яс тэ. Тэгээ ийм байдлаар өнөөдөр одоо попорч одоо популист ийм балиар алхам хийж явдаг одоо болио манай эргэж гисэн энэ одоо популистуудын үгэнд итгэхээ болооч одоо үнэхээр эдгэрт бүх эрх мэдэл байна. Тэ? Тагнуул цагдаа одоо юу гэдэг бүх эрх мэдэл нь байна. Бүх л юм эдгэрт байна шүү дээ. Бүх төрлийн алба эдгэрт байна. Их хурлд эдгэр 64 суудал дээр сууж байна тэ. Засгийн газар тэр чигээр 100% эднэрийн мэдэлд байж байна. Одоо өөр юу хэрэгтэй? Юу шаардаад байгаа? Тэ? Юу шүдгүү арслан яриад байгаа юм тэ? Бүхэн шүдэн бүрэн байгаа шүү дээ эднэрт. Тэ? Тэгээд тэр хууль шударгаасны хариуцлага байдаг юм бол хүлээлгээд явал та. Нэн тэргуунд шууд хэлэхэд тэр жидүүчдээс эхлэл дээ. Тэ? Тэр 800 тэрбумын концесс эдсэн концессчлаас эхлэл дээ. Тэ? Тэгээд л шударгаасаа ярил л да. Тэрнээс ингээл нэг 40% яриад нэг 5 нөхөр тэнцээж аваад өөрсдөө л өөрчт тэ. Манай болд тэ. Манай уцаанд л өөрчин шүү дээ. Тэ? Өөрчин биш юм бол тэрийг нотлол доо. Тэ? 20 оны сонгуул одоо хаяанд ирлээ. Та намайг өдөртөд орно. Та хоёр нь одоо залуучуудаа боломж олгоё гэсэн юм бодлоготой байдаг юм уу? Эсвэл одоо нугасаа гişүүд дэмжих дотоод сонгуул явагдаж шүү дээ. Тэр зарчмаараа явуулъя гэж бодож байна. Ингээд хөндлөнгөөс анзаарч яхад юу гэдэг өмнөх яг таны өмнөх дарга зэнг болчих гэдэг юм уу тий? Тэрний өмнөх дарга алтан хийгч гэдэг юм уу? Энэ намын өмнөх өдөрлөгүүдтэй нэг юм таарамжгүй юм шиг нэг юм хүсэл байл ажиглагдаад байна. Өмнө Арслан намын лидерүүд маань хамтраад нэгдээд нэг бодлогоо боловсруулаад 20 онд орхолоо гэж бодчихлаа. Гүйл юм шиг харагдаад байна. Үнэхээр ийм үзэл бодлын зөрчил, ашиг сонирхлын зөрчил энэ өдөрлөгүүд донд байна уу? Ерөн зур гээд одоо үгүй нийлж сэм нийлж одоо хуйлдаад те гадна талдаа хэвтэй нартай юм шиг харагдаад явах нь чухал юм уу? Эсвэл зарчмаа бариад те тодорхой эцэслэл үүссэн ч хамаагүй зарчмаа бариад ингээд урагшаа гараад явах нь чухал юм уу те? Би бол зарчмаа л барьж байгаа. Өнөөдөр манай одоо хуучин үндэсний зөвлөлт хорооны 228 гишүүнснүүд яг үндэсний бодлогын хороонд нэг 30-аад хүн л үлдсэн. Бусд нь бүгд солигдсон. Намын анхан дундчдын намын удирдлагууд баг 80-90% шинжлэгдсэн. Энэ өнөөдөр яг намын шин дүрмээр яг гишүүдээсээ тийм ээ нартаацын сонгуулиар сонгогдоод гарч байгаа л дүүнээ. Хин нэг эрдэнэ гэдэг хүн би тэр олон мянган хүнийг сольж чадахгүй шүү дээ. Хоёрдугаар тэгвэл өнөөдөр ерөн зүгээр өмнөх намын удирдлагуудтайгаа мэдээж намын одоо бодлогын залхам чанар байна. Ярих зөвлөх юм байлгүй л. Гэхдээ тэр хүмүүсийн гаргасан алдааг би заавал давтаад явах алгүй шүү дээ. Тийм үстэй. Бид тэр хүмүүсийн одоо тэр намын одоо ялагдал намын одоо тэр алдаа оноог би заавал одоо би өмнөх удирдлагатайгаа эвтэй найртай байна гэж харуулахын тулд би тэдний тэр одоо алдаатай бодлогыг давтах хэрэг над шаардлага байхгүй. Тэгэхээр өөрийнхөө бодлогыг би бариад л явна. Энд би ямар ч асуудал намын ерөн сүлийн үед Арслан нам руу нэг нам дотроо эв нэгдлэхгүй байгаа ч юм шиг нэг ийм пиарыг одоо зориуд зохион байгуулалтаар явуулж байна л да. Манай нам дотор яг эвдрээд одоо тэр өвөл ойлголцол үүсэж байгаа нэг ч асуудал байхгүй. Энэ нам өнөөдөр харин ч бүр дөнгөрсөн хугацаанд байгаагүй ойлголцлын түвшинд ажиллаж байгаа. Энэ бол байдаг л байх шүүмжилч биш. Энэ бол зориуд улс төрийн явуулах. Нэг бол сүүлийн бүх янз бүрийн одоо судалгааны байгууллагын дүнгээр Арслан нам дандаа өнгөлж байгаа. Тэ? Дандаа нэгээр явж байгаа. Энэ юу гэж харуулж байгаа гэхээр энэ өнөөдөр Арслан намын рейтинг өндөр байгаа учраас эдгээр зориуд Арслан намын нэр хүндийг унгаах зохион байгуулалтаа улс төрийн одоо сурчлагын пиарыг явуулж шүү дээ. Энэ бол явуургүй гэдгийг би хатуу хэлмээр. Өнөөдөр ганцхан жишээ хэлээ. Өөрөөсөө асуулаа шүү дээ. Залуучуудад дэмжих. Би залуучуудыг дэмжихийн дэдэ дэмжиж байгаа. Эмэгтэйчүүдэд дэмжиж байгаа. Хизээч түүхэндээ Арслан намын одоо төлөөлийн төв байгуулах одоо 50-с дээш хувьд нь 30-с хүртэл насны залуучууд хизээч байгаагүй.
Одоо манай үндэсний бодлого орооны 410 гишүүн дотор 50-аас дээш хувьд нь дандаа 30-с хүртэлх насны залуучууд үйл ажиллагаа явуулж байна. 40 гаруй хувьд нь 44% байсан баха манай эмэгтэйчүүдийн төлөө байж байна. Энэ бол урд өмнө байгаагүй том үзүүлэлт. Энэ бол шинжлэлийн маш том үр дүн. Тэр их бол дандаа шин олон танигдаагүй гарцны залуучууд гарч ирэх нэ. Тэр нэр дэвшилтийг би дангаараа шийдэхгүй шүү дээ. Нэр дэвшилтийг өнөөдөр Арс нам төлөөллийн төв байгуулгаараа нийт гишүүдийн оролцоотойгоор шийднэ. Тэгэл өнөөгийн ерөнхийлөгч гэсэн бид хуучин бол тойрч сууж байгаа хэдэн одоо юу гэдэг улс төрт бодлого тодорхойлдог гэдэг нэр тодорхойлолтоо хэдэн сууж алсаал шийддэг байсан тэгээгүй шүү дээ. Сунгаа явсан бүх аймаг дүүргээр сунгаа явж иж энэ батлага гэдэг хүнийг нэр дэвшүүлж гаргасан шүү дээ. Тэгэхээр энэ бол өнөөдөр гишүүдийн оролцоотой шийдэж байгаа асуудал. Энд бол одоо яг өөрөө яриад байгаа дандаа тэр одоо шин залуу хүмүүс дэвших үү, эсвэл одоо хашаад туршлагатай хүмүүс нь бас байх уу, эмэгтэйчүүдийн төлөөлөл нь хэд байх уу гэдэг энэ асуудал чинь өөрөө Арс намын гол барьж байгаа зарчим тэр шүү дээ. Гишүүдийн оролцоотой бодлогын нам байна гэдгээр тодорхойлсон. Тэгэхээр энэ л үгэл явна. Тэ. Гишүүд мэднэ л гэсэн үг тийм. Гишүүд мэднэ. Тэгээд дэр нь төлөөллийн төв байгууллага буюу эрх үе байгууллагууд шийдвэр гаргаад баталгаажуулаад. Эрдэнтийг 100% авчих боломж юусоо байгаагүй юм уу? Та яагаад энэ талаар алхам хийгээгүй юм? Би яхаараа Эрдэнэт дээр. Үгүй уучлаарай. Тэр засгийн газрын төвшөнд одоо жишээ нь тэр одоо Оросын дээр яг энэ үйлдвэрлэл хариуцсан тэр гол төлөөллийн улсуудаас ирсэн загтал бичиг баримтад байдаг шүү дээ. Маш богино хугацаа заагдсан. Тийм. Энэ хугацаанд яралтай одоо хариугаа өг. Тэр төлбөрөө гүйцэтгэх гэдэг шаардлагуудыг тавьсан. Одоо тэр манай холбогдох улсуудаар байгаа хөө тэр үед асуудал ирсэн одоо шинэ манай Эрдэнэтээр хамаатай тэр ирсэн загтал магтлууд нь байгаа. Тэгээ ер нь бол зүгээр 49% бол Монголын талд одоо орж ирсэн бол улс төрийн ачаал бүгдтэй бол маш өндөр ачаал бүгдтэй асуудал байсан. Би өнөөдөр ганцхан байрсаар хэлж байгаа шүү дээ. Хэрвээ хуулийн засаглалтаа уусах юм бол өнөөдөр энэ 49% одоо хөрөнгийн их усэр хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу тийм. Одоо ямар ч хэсэг энэ асуудлыг дотооддоо шийдээд явах бүрэн боломжтой. Ягаад гэвэл энэ 49% Монголын болцсон шүү дээ одоо. Энийг төрийн байна уу, хувийн хвшлийн одоо аль нь байх вэ гэдэг Монголын төр өөрөө эрхвээ байгууллагууд, хуулийн байгууллагууд нь шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Энэ бол өөрөө манай дотоод асуудал нэгдүгээр. Одоо миний эмзэглэж байгаа юм, миний удаа дараач болгон дээр хэлжсэн үг 51%. 51% яагаад ярихгүй таарсан яагаад 51% ерөөс асуудгүй. Би одоо ингээд одоо өөрөө ч юм бол их сайн мэднэлтэй мундаг юм асуугаад явдаг. Би 51% асууж байгаа ч ерөөс сонсохгүй. Яагаад 51% асуудгүй. Заргийнх яагаад 51% асуухгүй. 51%-д яагаад санаа зовхгүй ган та нар. Захиалгатай юм уу санаасаа. Тийм. Би бол энэ улс төрийн захиалга гэж харж байгаа. 49% бол амаа уралдаал бүгд асууж байгаа ш та нар. 51% дээр юу сааман гахгүй. Жидүүдээр юу сааман гахгүй та нар. Тийм. Тэгэхээр энэ жидүү 51% дээр энэ эрх баригчид та нарт халт ингэрээ ийдсэн юм ямар ч үтэй. Би бол нэн тэргуунд эн чинь хувийн чигээр нь чаваад харсан 51% нь илүү гоцтой юм чи тийм. Бүхэлд нь 51% нь алдагдах аюулд орчод байхад яагаад энэ Монголын төрөн жангаардгүй, хэл мэдээллийн жангаардгүй 49%-д бүгд дайрцаагаад байгаа юм. Тийм. Тэр жидүүгэл ямиг энэ жижиг юм баг л одоо манай хэл мэдээллийн ихэнх эрсдлүүдээр тийм юм гарч байна. Том амар том хэрэг шийдэх гэж. Юу гэсэн яхаараа жидүү би хамгаалсан юм. Жидүү би шийдэдэг гэж удаа дараагийн чуулган дээр хамгийн сүүлд одоо Монголоор төтгөл зүүлнэ гэдэг саналыг оруулсан. Олонхороо хүчтөрөөл аваад үлдсэн. Тэгээ өнөөдөр тэд нар яг нэг үгэлэхэд нэг шударгаас ирсэн осод яг үнэндээ бол өнөөдөр яг Монголын төрд шударгаас хаа байна тийм. Өнөөдөр зүгээр л одоо сүүлдээ хараа бүр ингээд яавал олон түвний тархийг ингэж угаасан одоо тийм популист алхам үйлдэлүүд хийх үү гэдэг юмдод явж шít. Гэхдээ ерөнхий сайдад судаа явах ямар ихтэй. Тэгээ судааны инхийг сагуулах хүчний Монгол цэргийн оролцоо ерөнхий сайд ямар пад байна тийм. Зүгээр улс төрийн шоу хийж л байгаа байхгүй. Энд чинь шийдэх асуудал зөндөө шүү дээ. Одоо Украин мах зах дээр хэдэн төгрөг байгаа мэдчихэж байгаа та нар. Жижиглэнгийн үн 12-оос 13 мянга хүрчээд байна. Тэ? Юу энэ одоо юу шударга осмос энэ арт түмний чандрал хэцүүдлээ шүү дээ. Яагаад эвлийнхэн дээр анхаардгүй юм? Одоо ингээд дараа одоо өнөөдрийн нэг сон дээр байл долларын ханш тогтворч чинь юу гэсэн үг юм? 2630
30-аас 35 төгрөгтэй байгаа өнөөдөр $1. Гэхдээ тэрийг нэг сар хөдөлгөөгүй гэсэн чинь одоо докторч гэж бичиж байгаа байхгүй. Яаж доромжлоод байгаа юм те. Бензин шатхууны үнэ бууруулсан гэн гайгүй байлгүй. Дизелийн түвш яг хэвээрээ өссөн хэвээр байгаа. 95 хэвээрээ байгаа. 80 хэвээрээ байгаа. Энэ 80 чинь хөдөөний ганц хэрэглээ шүү дээ. Мотоцикл одоо тэрэгнүүдийн гол хэрэглээ. Тэгээ 92-ыг л яг хотын тэгээ оршин суугчдын гол хэрэглээ нь 92 байдаг. 92 дээр 100 төгрөгөөр болгосон шүү дээ. 100 төгрөгөөр. Хэнийг доромжлоод байгаа юм те. Тэгээд тэрийг одоо асуудал шийдэж юм яриад байна. Би удаа дараа хэлж байгаа шүү дээ. Ерөнхий сайд дээр 3 ажил байгаа. Гуруула арс намын эслийн одоо засгийн газар үед шийдэгдсэн 3 асуудал. Нөгөө л цэвэрлэх байгууламж, нөгөө нефтийн үйлдвэр, нөгөө цэвэр усны асуудал те. Өөр юу байгаа? Юу хийсэ те. Тэгээ би одоо ганцхан л юм арс нам бол энэ хаврын чуулганаар одоо маш том асуудлыг гаргаж тавина. Тэр нь юу гэхээр энэ одоо энэ өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн бонд зээлийн мөнгөөр яг юу хийсэн? Тайлан ард түмтэй. Тэр $4.5 тэрбум юу хийсэн? Ямар бүтээн байгуулалт хийсэн? Тэ? Тэр сангийн сайд Хүрлбаатар гэдэг нөхөр бол увайгүй худалдаж штэ. Дандаа худлаа. Бүр байран тавин худлаа. Өөр дараад байна л гэл яриад. Нэг л их дурдаас гадаад дөр буухгүй. Ягаад $27.4 тэрбум буухгүй өсөөд байгаа. Бид нар 16 онд ажиллаа өгтөө нийт гадаад дөрийг $22.4 тэрбум нийт өртөл өгсөн шүү дээ. Одоо бараг $4-5 тэрбум өсчихлээ шүү дээ. Тэ? Тэгээ энэ хариуцлага хэн үлдээх юм? 2016 онд өнөөгийн Монгол Ардын нам эрх баригчдын төвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс яагаад манай хэвлэлийнх юм асуухгүй? Яагаад та нар дуурдаггүй? Нөгөө өрийг өрөөр дарахгүйгээл амлалтан дээр цагаан дээр хараа өчтсөн байж байгаа шүү дээ. Тэ? Тэгээ ийм юмн дээр яг нэг өгүүлэхэд манай хэвлэлийнх өрөөс үлгүй бүр амаа өдөлтсөн. Тэгээ би бол юу гэж харж байгааг хаалтын гэрээ ичжээ. Энэ засаг бол төсвийн мөнгөөр сайхан тоглож байгаа юм байна. Ер нь бол манай хэвлэлийнхэн бол их сайхан одоо эрх баригчдыг бол магтан дуулдаг болж хөрж байгаа шүү дээ. Тэгээ манийга дайраал одоо арц намын дотоод юм лөө яас их санаа зовдгийг. Нөгөө сөрөг хүчний дотор юу тааж байсан юм таарт ямар баттай яг нэр юм. Тэ. Тэгээд өнөөдөр эрх баригчдын талаар юу ч ярихгүй. Тэ. Яриад хичээл байгаа шүү. Тэгээд арц нам бол арц намыг л одоо нэг дотор нь одоо яаж хийж байгааг нь хуваачих юмсан нийгэмд нэг ив нэгдэлгүй болгоод харуулчих юмсан хавагч ямар ч юм байхгүй. Баг уучлаараа бацаанд хийн. Арц намын юу юм те. Замын дунд орж ирсэн нэг нөхөр те өнөөдөр ганц нам биш бүр Монгол төрийг самарч байгаа юм шиг надад хөрчин те. Танай намаас өгсөн. За уучлаараа тэр яг хөө тэгээд 1-2 хүний төлөөлөл арц намыг бас дүгнж болохгүй. Манайх чи 200 мянган гишүүнтэй. Үндэсний хэмжээнд том юм шүү дээ те. Шинээр нөгөө жидүүнтэй холбоотой Таваар тогтохгүй 30-аад гишүүн байгаа шүү. 30 орчим гишүүн байгаа шүү тий. Тэгээ тэр 30 орчим гишүүний одоо асуудал өнөөдөр шалгагдаад явж байгаа. Яг одоо яллагдчихсан хэмжээнд материал нь бүрдсэн гишүүдийн асуудал 10-аад гишүүн байгаа юм байна. Эхний 5-ыг оруулаад ирсэн эдэр аваад үлдсэн. Одоо дараагийн 5-ыг оруулах тухайд яригдчихэж байгаа юм билээ. Зөв миний сонссон мэдээлэл шүү. Тэгээд энэ чинь нөгөө санхүүгийн гэмтрэх учраас тухайн гишүүний гар утас тий ажлын өөр автомашин нэвшлиг хийх боломжгүй учраас шалгахад нэлээ юм хүндрэл байна гэдэг байгаа л да. Би одоо тэрийг мэдэхгүй ш. Наа чи угаасаа л одоо хуультай, намтай, дүрмтэй. Одоо өнөөдөр энэ хууль зүйн сайд ямд оржоос эхлээд байна шүү дээ. Энэ хуулийнхаа энэ одоо гаргалгаа ямиг маш сайн мэдж байгаа гişүүд байгаа шүү дээ. Тэгээд яагаад өнөөдөр би одоо жишээ нь ямд орж гэдэг хүнийг бол удаадараа хэлж байгаа шүү дээ. Нэг л 40-өөс ярьсан, цэжэ балбал, нэг л зоргийн хэрэг ярьсан. Гэхдээ чинь 90 оноос хойш Монголын хууль зүйн салбарыг хэн толгооссон юм? Яг үнэндээ бол Монголын хууль зүйн салбарыг толгооссон бол манай Нямдарч шүү дээ үнэндээ бол. Тэгэл нэг л их одоо шудраг гасны төлөө явж гин гэдэг юм ярьсан. Тий. Тэгэл одоо ерөөсөө ингээд нэг Эрдэнтийн яг үнэндээ бол 49%-аар өөрийнхөө 51% дээр хийжсэн луурал даллж байгаа шүү дээ үндсэндээ. Би тэр үтгэл таарт би энэ одоо коридорт бүр элийн угаар хийж хагаад Нямдарчийн хүүхдүүд хамаарлах этгээдүүд яаж Эрдэнэтэд шахаа хийснийг би баримтаар надад гаргаад өгсөн шүү дээ. Тэрэндээ ирүүсэн үү? Юусаагүй. Хин шалгасан, хин шалгаагүй. Таар бичсэн үү? Бичээгүй. Тэ? Нэг удаа сүрхэж гараад алга болцсон. Яг үнэндээ бол. Одоо сүүлдээ нэг бол хэвлэлийнхнаас нэг айдаг ч юм уу, одоо яадаг ч юм бүү юм. Эсвэл нээлттэй болоод тэгдэм юм уу.
Хэвлийнх нь үг хэлдэг хөнгө болсон. Хэвлийнх нь эрхөөчлөө шүмжлээдсэн. Байдал бол ийм байгаа шүү нөхдүүдэд. Шудрах хэлэхэд өнөөдөр одоо шинээр орж ирэх цаг 5 гишүүний нэрийг сонсоо. би одоо тэр нөгөө албан бус юмыг би зарлаад байхдаа сонссон юм уу би. Гэхдээ би тэрийг заавал зарлах. Одоо дараа нөгөө Эрдэнэ тэгж хэлсэн гэж баахан бичсэн ш та нар. Би тэгж одоо юмд ороод явах юм. Тэ. Ийм байна. Тэгээ яг хөө өнөөдөр арс намын хувьд бол бидэрт санаа зовхоос илүү эрх хэрэгчдэд санаа тавиач. Энэ өргөчтэй амлалтыг нэхээч сэтгүүлчтэй хэлмэдэд их мэнэ тий. Намайг ингэж хэллээгээд эсэн шидээр миний хэлээрээ яг хөө бичээр над тэрнээс айх юм алга тий. За баярлалаа бүгд. За